өдрийн мэнд. Бро. Солонгосд сурж байгаа хүмүүс байгаа бол мэдж байгаа өнөөдөр буюу 5 сарын 31-ний өдөр мартчихс бүр хизээ хариу нь гарах үлээ. Би ч нэрээ топгийн шалгалт өглөө үнэ тэрээ гээд бүр мартчихс. Тэгэхээр би ерөнхийдөө бол 3 авсан гэж бодож байгаа. Гэтэ ялцгүй би үгүйсээ 3 авсан гэж тооцоод байгаа байхгүй юу? Ингээл тэгж бодож. Тэгээ би үгүйсээ ерөөсөө би угаасаа бэлдээ үзээ. Би одоо тэгээд энэ бичлэгээрээ топгийн шалгалтыг топ 3 авахын тулд хэрхэн бэлдэх вэ гэдэг бичлэг оруулах гэж байгаа байхгүй. Гэхдээ хэрвээ чи үнэхээр топт бэлдэж байгаа бол энэ бичлэгийг үзээд хэрэггүй. Тэгээд одоо бүгдээрээ оноогоо үзчихье. Амар цоглог эхлээд байна яа. Тэгэл хамгийн муу анаа авлаа гэхэд 3 ахын тодорхой хэмжээнд тэгэл. За 3 хит гэж. Энэ дээр харагдахгүй энэ. Мөн. 3 би харцлаа. Би явж 4 авсан байна. Одоо тэгтээ яг оноогоо хараагүй л л да. 189 гинэ. 490 гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? 490 гэдэг бол 4-р түвшний хамгийн өндөр оноо. Яг юу гэсэн үг вэ гэхлээр чи топгийн 5-р түвшээ авахд нэг л оноо дутсан байна гэсэн үг. Топик 2 4-р түвшин гэдэг бол 150-аас 189 оноо авахыг хэлнэ. 5-р түвшин бол 190-өөс 229 оноо авахыг хэлнэ. Гэтэл миний авсан оноо энэ бол 100% миний буруу заяа. Яагаад вэ би гэхлээр би бүр хүний урманд нэг ч удаа тэл бичиг шаагаагүй. За тэгээд юу ямар яг ингэж нэг ойлгох энэних хоёрын завсартаад 4 авсандаа баярлаад байгаа ч гэсэн ингээ 5 авахад 1 оноо дутсан гэдэг чинь би бол тэгээд амарлаг мундаг хөөхтүүдсийг ингэж 5 6 авна гэж угаасаа мөрөөддгүй л дээ. Гэтэ надад авах боломж байсан байгаа байхгүй юу? Жохон хичээлээ хийсэн бол хэлтэхгүй. Өнгөрсөн. Нохон бас лайлш. Ганцхан оноо дутсан ч гэсэн би топ 4 авсан шүү. 2-р парт нь үргэлжилж байна. Эхэнд хэлсэнчлэн би хэрхэн топогт 4-р төвшөнд тэнцэн бэ? Топогт хэрхэн бэлдэх вэ? 1-р зөвлөгөө. Драма үз. Тэгтээ би ерөөсөө драма үздэг. Юу гэсэн үг вэ гэхлээр чанд Netflix байгаа бол чи үзэх гэж байгаа ямар нэг киногаа доороо сабтайтлыг нь солонгос хэл дээр тавьчих хэрэгтэй. For example, хэрвээ чи англи хэлтэй киног ингэж солонгос хадмалтай үзэх юм бол англиар ч гэсэнтэй сайн ойлгодог байх юм бол чамд ингэж давуу тал байна гэсэн үг байхгүй юу? Аль хэлийг нь чи сурч чадна гэсэн үг. Яг энэ маягаар доор нь ингээд хадмал дээр чиний мэдхгүй гарч ирлээ гэхэд
одоо энэ чи англиар ярьж байгаа шүү дээ. Тэгэх юм бол чи сонсоод энэ үг их чи ингэж биш тийм байж тээ гэд чи нэг сумаар хоёр дулаа будж ийн гэсэн. Би ингэж кино айгүй үздэг байхгүй. Солонгос ямар нэг юм нэвтрүүлэг эсвэл ямар нэг юм үзэхдээ англи хадамлаар доор нь ингээд тохируулчих зүгээр. Тэгээд чи солонгосоор ингээд сонсоод ойлгож байгаа. Тэгээд англиар ингээд доороо хадмалтай байгаа ч гэсэн чи тэр ингээд дунд нь ингээд мэдгүй байх юм бол ингээд солонгосоор ойлгож байгаагаа англигаа бас ойлгочихж байна гэсэн үг. Хэрвээ солонгосоор ингээд сонсоод ойлгох байгаа үг чинь хадмал дээрээ англи нь гарч байгаа учраас энэ үг чинь ийм утгатай юм биш тэгээд бас хоёуланг нь ойлгох боломжтой гэсэн үг. Би амар ухаантай юм яриад байна те. Яг ингэж үзэхдээ би ямар хуудуу одоо шоу нэвтрүүлэг эсвэл би драма айгу нэг сүүлийн үед бол нэг их үзэх болцсон. Ерөнхийдөө бол шоу нэвтрүүлэг нөгөө реалити шоу гэдэг л үү. Эсвэл нэг тийм хөгжөөнд цэмгийн тийм хүм айгу их үздэг. Тэгээд ялангуяа анимен би айгу их үздэг Netflix-ээс. Тэгээд анименээс айгу их сурсан үгнүүд байгаа зөө надаа. Анимен үзэж байгаа л энэ чинь ингээд талаа гэх юм бол хасагдсан гэсэн үг юм штэ гэдэг юм те. Би яг ингээд хүн ингээ өөр эдэн штэ сурах тийм одоо арга барил гэх юм уу тийм юм айгу өөр эдэн штэ. Би болохоор ингээд цааш балтай ингээд зууралдаж юм сурна гэдэг бол жоохон хэцүү байдаг зэ. Толгой дотор одоо ингээд төсөөлдөг ч юм уу те. Эсвэл яг би яг тайлбарлаж чадахгүй тэгсгээ ойлгочих та. Ингээд чи бэлдэх юм бол топыг 4 авч чадна. Ингээд чи бэлдэх юм бол топыг 4 аавна. Тэгээ 5 авахад нэг л оноо тусна. За тэгээд юм байна. Хэрвээ чи топыг бэлдэх гэж байгаа бол бэлдээд үзээрэй. Бэлдэхгүй гэх юм бол чи яг нэг оноо дутна шүү.